Би одоогоос 3 жилийн өмнөөс эхлээд хоол орхоо исэн. Тэгээ тэрнийг өөрөө бол мэдэхгүй одоо насны дараачлаас юм уу гэж бодогдож явдаг байсан. Тэгсэн сүлдээ бүр ерөөсөн даяаны тал хоолж орхоо юм болоод. Ингээд нэмдэх тандсан. Манай эмнэлэг бол үзээд хотоодны шарах байна гэж эхлээд ихсэн сүлдээ хавдар болсон. Энэ хавдар маань хорт хавдар. Тэгэд миний хотоодыг авналсан. Нэгэн 1261 он болвоос их ховлээ Цэцэн хааны зарилгаар Монгол Отчийн сургууль байгуулсан гэгээн гэрэлт жил боллоо. Сургуульд Монголын Юан гүрэн болон Гуйлан улсын Эрдэнэ хятадын их отч Мэргэд Маранба нар багшилжээ. Жамян яндаг би чамайг хол ажилд зарыг. Чи мэдэж байгаа шүү дээ. Цэцэн хааны минь байгуулсан Монгол Отчийн сургууль хятад болчихч. Ёонын боруу байх үү? Хятадын тэнгэр дор хятад газар шороон дээр хятад хүмүүсийн дор ийм болохоос яах вэ? Олон 104 мянганы тэртээд бидний нүүдэлчин өвөг дээдэс аюурвэд энэ итгэх төвдийн тэжээхүй ухааны тулгын чулуу тавьсан гэдэг үстэй. Тулгын чулуугаа 4 тодохтой тулга болоод ирэхэд бид таниагүй мөнгөнсөн. Одоо дахиж ийм эндэл гаргаваас мунхаг болно. Цэцэн хааны байгуулсан тэжээхүй ухааны сургуулийн цул эрдэмийг өнгөс үсээр нь Монгол нутагтаа аваачиж үргэлжлүүлэхээс өөр замгүй. Үүний тулд чамайг зарж байна. Ирэх намрын дунд сарын шинэ 8-нд 8 манал уу хулган цагт манлыг тэхээрээ. Намрын дунд сарын тэртээ хулган цагт хүрх газар чинь шүү. Манлын бясалгалыг тэр газартаа 7 жил хийж дараа нь хүмүүст туслаарай. Дондоо аймгийн Дэрэн сумын үндэсний харьяат ба. Би Сэлэнг аймгийн харьяат Баясгалан гэж хүн байна. За намайг Доломсрынгийн баярлах гэдэг би Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль багшилдаг. 2008 оны 5 сараас эхэлж Элгэний хорт хавдар гэдэг өвчтэй болсноо мэдэж 2009 онд одоо Элгэний Ц вирустэй гэж онцлогдоод Хөх хотод очиж эмчилгээнд орсон. Асар их өвдөжсэн, маш их өвдөн. Одоо өвдөх үедээ бол яг одоо нуумраад л хэвдчихнэ. Нэлээ өвчин намдаах юм энэ төр уужаж гэж яхан өндөөдөг. Эмнэлгээр их явсан да. Сонгодоо гэж эмнэлэгт Солонгосын тэнд онц тодруулаад хавдар судал дээр очиад янз бүрийн одоо эмчилгээ шинжилгээ хийлгсэн. Тэгсэн чинь одоо 2 сарын настай эмчилгээгүй л гэсэн тэр нэг онц гараад тэгээд л одоо гэр орныхонтойгоо ярилцсан. Чулуун судраас бүтсэн энэ бяцхан цэнхэр ингэрдэх хадан өргөнд
7 жил манал бурхны бясалгал хийж тэжээгүй ухааны Монгол, Төвд, Энэтхэг, Хятад судар намын мөрүүдийг шүүн тунгааж шүүдэр мэт ариун хийгээд үнэн утгыг урууж хоримтлуулсан жингэрийн хүрээний даяанч бясалгалаа 1251 оноо өндөрсөн гэдэг. 1561 онд Жингэр Тэмээтийн даяан бясалгалаа өндөрсөн жил. 5 настай соном эренчин хүү шаваар орж 25 жил дагалдан суралцсан үнэн яриа үлдэжээ. Тэжээгүй ухааны жүд дамжлага ингэж эхэлсэн түүхтэй болгоо. Нэгэн 1561 оноос хойш энэ өдрийг хүртэл 451 жил тэжээгүй ухааны цогт дөрвөн үндэсийн жүд дамжлага 9 дэх үеэ хүртэл тасралтгүй үргэлжилсэн түүх Тэмээтийн уулын хадган сэнхэр хат чулуунан барлагдсан үлджээ. Дөрвөн улиралд эмийн өв сургамлан таних, түүх, номогдох, эмтан найруулах арга ёс, судал түшиж танин мэдхүйн дээд арга, өвчтөн үзэж эдгэрүүлэх, эртийдүүгээ үеийн ном судрыг шүүн тунгааж, ариун мэдлэг хоримтлуулах ёс, төвлөрөл бясалгалаар төвлөрж их бүх арга зам, суралцах шавэ, энэ ууланд, энэ агуйд, энэ хүрээнд багш нар нь бэлтгэжээ. Жингэр Тэмээтийн уулын бясалгагчдын 6 дахь үед тэжээгүй ухааны тэнгэрийн ёсны жүд дамжлага орж ирсэн гинэ. Говийн догшин ноён худагт аравжа тэжээгүй ухаанд тарнын эмнэл зүүн арга эсийг нэвтрүүлсэн болохыг хэрүүр мэддэгсэн билүү. Эмч хүмүүн яахан шагдар хэмээгч ноён худагтаас тарнын эмчилгээний дамжлага авчээ. Жаахан шагдараас өндөр төвд хэмээх чойн марамб тарнын ёсны жүд авсан гэдэг. Жингэр Тэмээтийн уулын эмнэл зүүн бяцхан гал голомд ингэж бүрэн төгс болжээ. Өвчин зовлон нэрвэгдсэн хүмүүс тэрний дотроос хавдар өвчин нэрвэгдсэн хүмүүс орж ирсэн. Тэд багшийн утраас эмуугаад эрүүлжсэн олон 10 хүнийг дэд нүдээр харж ирсэн. Тэр тухай сонин бичүүлдэггүй хажуудахтаа ярьж болдгоо тийм л үесэн шүү дээ. Уулан их бясалгагчдын 8 дахь үеийн марамб дорж хэмээх одын шавнар дээд 8 багшаан газарт хойлон төрсөн 8 манал бурхны бүрэл баа гэж үздэг нь үннээс үлгаач. 9 дахь үеийн шав хандын цэрэнд орж Пун цангийн Баатар, Цагаан маамын Александр 8 үеийн багш нарын хаан даяанчилж бясалгаж төвлөрчсөн ууланд 8 мандын суурга бүтээж мандын ерөөл зохион өргөв. Тэмээтийн хадган цэнхэр
Тэдэн аргалтай тэрэтэгэн аргаласаа дэшэ борханд хүрэгсэн замтай оона айн амандын алабагсэн 지지хэн золаватай зэрэгэн домбан шумбанадасан зэндэмэн эрдэнийн антай орчлон хархан элемите ведин чулон содар өрөөстэй бэлгийн далай номын Celebration ehin durteava Sayagdasang naim manling urgote Zallagdasang erdening şolong savurganda Самаморо тэгшэлэх урхантай оона Ёстох үеийн шав нарын эмнэл зүүн гол зарчим нь нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болсон өвчин бүр мөн хүн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно. Товчтон эдгэхгүй өвчин байхгүй гэсэн хураангүй тодорхой өөдрөг үзлээр мөрддөг гэжээ. Үүнийгээч амьдрал үйл ажиллагаагаараа батлан харуулсаар байна.
Тэгэхээр зэрэг хүн гэдэг чинь бас янз бүрийн хувь тавилан янз бүрийн замаар явдаг юм байна л да. Би ойлгохтой бол энэ хүнтэй уулзснаар миний хоёр дахь амьдрал эхэллээ гэж боддог. Тэгээ энэ Баатар эмчтэй ирээд л гэдэгсэн. Одоо бодлоо би 2 жил гарan энэ тангаав тасрахгүй угаад одоо ийм сайхан болоод байж байна. Тэгэл энэ урхан үгийнхээ хүчинд хумбалаад байгаа юм да. Манай Монголын бүхэн түүхэнд ер нь энэ 100-ны түүхэнд байхгүй юм болж байгаа шүү гэн. Тэгээд 6002 бүхэд би барилтаад 2 даваад 3 даваад яг тэгээд бүхөө өргөнд орлоо хөдөөний бүх би ч нэг аймгийн ачаа. Тэгээд 20 жил одоо 91 оноос хойш барилдаг юм байлээ би. Тэгээд өгшөрсөн хүн гэдээсэн тэгээ 2 давах юм одоо энэ хүний л ач хавья би чалах тэнхээ ер нь бол юм бол сайн л байна. Тэгээ ер нь бол үндсэндээ би идэгсэн байна. Одоо бол надад өвдөж зовох ерөөсөө ямар ч шалтгаалга байхгүй. Одоо тэгээд энэ эмчтэй баярлж явна. Одоо эмчтэй эрүүлэн газ жаргал сайн сайхан бүхнийг хүсэх. Дээр нь одоо ингээд олон хүнд их буянтай үзүүж харуулж одоо ядарсан зүдэрсэн энэ хавдар гэж их аюултай өвчнийг бол эмж байгаад нь бол би маш их баяртай байгаа. Тэгэл одоо хүн шиг болцоо сууж байна. Тэгэл Баатарын бүтээл их баярлсан. Миний энэ нөл үнэхээр баярын болсон. Баатарын бүтээл. Итгэл гэдэг юм л хүнд ямар сайхан байдаг юм бэ? Итгэж тавина энэ. Өөртөө итгэх. Энэ боломжтой ардын энэ сайхан агуу эмчилгээнд итгэх. Нэгэн 1261 он буюу Жомтангийн 2 дугаар онд Хөвлөө Цэцэн хааны байгуулсан Монгол Отчийн сургуулийн дэжээхүй ухааны жүдэд амжилгыг 8 үеэр тасралтгүй үргэлжлүүлж Балдан жүдши, Бэрий гүн гажид, Тарнын эмнэлзэн ёсны жүдээр баяжуулан 9 дэх үедэн хүргэсэн дээд 8 үеийн их багш 8 манал Бурхандор мөргөн залбирая. 500 жил үргэлжилсэн 9 түүх 9 дэх үедэн 21-р зууны хүн төрлөختний төгс дэжээхүй ухааныг боловсруулан өргөн барьж байна. Дээд эрүүлмэнд бол хүнийг өөрөөс нь хүн төрлөختнийг өөрсдөөс нь бүх амьд оршмол хийгээд дэлхийн ертөнцийн аврах сорын ганц арга мөн. Монгол түмнэн төлөөж замб төв даяхнан өргөн барьж буй дээд эрүүлмэндийг таалан болгоцгоо.